Нэг бидний томьёо согчтой арчнаа. Энэ ямар өчтэй вэ гэхээр надыг олоорой гэсэн тоглоом шүү. За тэгээд нэг томьёонуудыг идэл даах үү. Арахгүй шүү. Арахгүй. За энэ за нуур цаасаа гэсэн хүмүүс босоод гэж. Уушаач гэсэн. За очтой саврын уушаараа згсэж байгаа шүү дээ. Нэг хатахгүй, нэгээр нэрийг уншиж өгөхгүй. Саврын дугаар згсэж. За босоо сууж байгаа хүмүүс багш хариултаа хүмүүсүүдийг өгье. Уншиж байгаа миний ах байна, аач байна гэж шүү. Ахаалтаа уншиж шүү. За амтгаараа. За цаашаа згсэж. Уншчихаар хариултаа бэлэн болсон мод авч шүү. Яахто нөө мөстөө. Бид нүдээ таавч чүгнэ шүү. Өөрт нь. Заачтай өгөөд. За яцаараа таавч. Отно такава ашигтараа. Тосмага гэх такава ашиг. За хоёрдугаар ажлаа ногоон тэгээд хамаасмаа. За суугаа. За сууч. За. Так. За тахарч. Зөв тохоо болчих. За хариултаа өшөөд орохыг хүсэж. За ширээ амиа шиг хөдөлж чадна. Би амиа шиг хөдөлж чаднаа. За чи яг юу гэж бодож байна? Улайсан болоо гэж бодож байгаа гэж. Амиа шиг хөдөлдөг улайс хөдөлгөө. Үгүй. За сууж авч та. Би шахыг өгөх цусалтаас сэргийлнэ. Би шахыг өглөө цусалтаас сэргийлнэ юу? Яалтас маш сайн. Тэгээр өглөө. За тэгээр маш сайн. За. Би сэр дургүйтэй. За би сэр дургүйтэй. Задгай хэлтэй. Зөв задгай хэлтэй маш сайн. Би цустай ажиллах. Би цустай өөрхтэй. Гемолипийн шингэн маш сайн. Орохвара. 50-60% хийсэн. За 50-60% хийсэн. Юу аа цусны? Сивэн маш сайн. Орохвара. Би сэр дургүйтэй тохорны зургаа. Юу ч цусны? Битэр маш сайн. Амир хугацаанд өөрөөсөө бодороо. Цагаанс гэж бодож байна. Гомөлөө цагаас хоёроо багтаа нэвчээ гарсан. Би дөрөв тусгатаа хүнээр юу вэ? Зүр сайн. Би өөртөө хамгаалах шингэн яа. Өөртөөс ядрон шингэтэй хамгаалах. За энэ хоёр зүйл асуудал гарлаа. Хэдээ ялц өгөө. За амир хугацаанд өөрөөсөө Улайсан штэ. Адуурчлаа тийм ээ. За амиа шиг хөдөлгөх нь юу вэ? Цагаас. Цусны эргэлтийн тогтолцоог ямар эргэлт ордог вэ? Зүрх ордог гэсэн байна шүү. Улайс соолос ордог штэ маш сайн. За тэгэхээр өнөөдөр хичээлээр барил 5 соолос түүний үүрэг явуулттай агшаа. Соолос түүний үүрэг. Соолос түүний үүрэг. За багууд өөртөө багнаас цаасан дээрээ өөрсдийнхөө бодлоор судас гэж юу хэлэх вэ? Ганцхан өгүүлбэр баталгаажж шүү. Магараа гэж хэлсэн. Судас гэж юу?
막아야 일단 얘기 들어보다가 숨었어. 나도 숨었어. 더 펴가고 있어. 자, 누르더라. 다시 못다. 세배. 잡자. 자, 무릎가락 잡다, 링가락 잡다, 발가락 잡선, 고래는 맞춰놓. 자, 고래 잡고 볼게. 자, 고래는 잡다. 자, 무릎가락 선생. 어서. 자, 비디오에 비슷한 다다리. 하지만 위에 만족은 좀 빨리 가는 자, шийдгээр авчихсан. Судсан цусыг үгүй тараа гэсэн байна. Нэг их. Судсан цусыг бүх хэрэгтэн тараа. Судсан бүх хэрэгтэн цусыг тараа. За, дөрөвөөр. Судсан цусыг дамжуулах. Судсан цусыг дамжуулах хэрэгтэй маш сайн байна. За, багш нь ширээдний төвтөдөө төлөвлөсөн байгаа шүү дээ. За, төвтөдөөс гадаа нэг өгүүлбэр гэж сэвэлтэй бичээ. Сая та нарын хэсгээр өгч байгаа буюу. Ахаартай биш багаараа ярьцгаа. Ширээдний хэлбэртэй Саламай гэсэн магадад Саламай хэлсэн. Вайги тагсан гэж тагсан чамд. Энэ тагсан. Салбар түнээс гарч байгаа салбар үсгэн. Наач хамс үлдэн орж штэ. Тийм хэлэхгүй яа. Үстэй. Хараг маягийн хүнний хаалгаа хараг маягийн хүнний хаалгаа Хорон маягийн хүнний хаалгаа хараг маягийн хүнний хаалгаа 자, 5, 4벼락, 8벼락 찾다. 자, 4벼락 했어. 어디서 4벼락 했어? Тэрнээс багч олон салаа салбар цорог хөндий хоолой маягийн махбод бие үүсгэн нэлийнхүүд нь тархсан эрхтнийг судас гинэ. 자, эдгээр хэмжээсэн байна. За, 2, 3벼락. Сүрснээс гарч олон салаа салбар үүсгэн хүндий бие мах бод нийлэх үед нь тагсан хоолой маягийн цорог эрхтнийг судас гэнэ. 자, 2벼락. 자, зөвхөн сонсож байгаа шүү дээ. Хоёрыг маш өгөөрэй. Зүрхнээс гарч олон салаа салбар үүсгэн бие махбодод нийлүүлээд нь тархсан цорог хоолой маягийн хүндий эрхтнийг хэлнэ. Маш сайн байна 2벼락 гэх. За, 1벼락 маш өгөөрэй шүү дээ. За, шигч шүү дээ. 자, 하나 더.
Зүрхнээс гарч олон салаа салбар үүсгэн тагсан хөндий хоолой маягийн цорох эрхтнийг нийлэгүйдэн судалсан. За баг электрогоо анхаараа. За өөрсдөө сая эвдэсник. За зүрхнээс гараад олон салбар салаа үүсгэн бие махбод нийлэгүйдэн тагсан цорох хоолой маягийн нэг юу гэж байна? Соос гэдэг байна шүү дээ. За хэд таарч юу? За хоёроо нэг хастай харсан сайн байна. За судасны давхраар эрх мэдээ хичээлээр орчихсон билүү? Ямар судас вэ? Яатсан судас байдаг. За хараа өгөө энэ хэсэгтээ хариулт шүү мэдээ гэж байна. За судасыг хэлэх байна шүү. Сараагаар буюу ажээ судас, ураагаар буюу гэний судас, гэмсэн судас буюу кафе судас гэж гурван ангилдаг байна. За багшд нэг асуулт байна. Та нар альтер бие хэлсэн судасаа бие дээрээс хараад хэлж чадах уу? Энэ альтерийг, энэ биенийг, энэ хэлсэн ч гэдэг юм. Чадахгүй. Бие дээрээ их харж таних боломж бий юу? Байхгүй гэж бодож байна уу? За байгаа гэж бодож байна. За хэдүүлээ нэг туршилт хийгээд үзье. За бүгдээрээ зүүн гараа. Зүүн гараа бичиж. За баруун гарынхаа долоо болон дунд хуруугаараа. За энэ хэсэгт ингээд дараад 2 хуруугаараа. За дараад мэдрээд үз. Ямар нэгэн зүйл мэдрэгч гэнэ үү? Яаж гэнэ үү? За цохилт мэдрэгч гэнэ гэж босдуулна. Мэдрэгч гэнэ үү? За тэгвэл буцаагаад гараа хоош нэргүүл. Гараа иргүүл. Ахталтан судас байна уу? Байна. Энэ судаснуудаа дараад үз. Яг сая 2 хуруугаараа. Мэдрэгч. За яаж мэдрэгч? Маш бага мэдрэгч. Суул мэдрэгч гэж мэдрэгдэхгүй байна гэж. За эхийн хуруугаараа чадахгүй шүү. Эхийн хурууч нөө арьсан зузаан байдаг учраас нөө мэдрэгдэхгүй байна. Мэдрэгч. За энэ мэдрэгдэхгүй байна. За тэгвэл хялгсан судас хаана байдгүй? Хялгсан судас. Өөр нэгдэштэй гараа явахдаа хацар улаагаад гараа явахдаа цайр тэгээ нөө бие тамирын хичээл дараа халуун цаа хацар чи улаагаад тэгдэггүй. Тэгдэг. Энэ юутай холбоотой гэж бодчих. Цусны эргэлтийг хэцүүлчихсэн нөгөө. Цусны эргэлттэй холбоотой гэж нөө. За тэгвэл сая туршилтынхаа үр дүн хэдүүлээ юу байна? Багшнаас материал өгье. За сая энэ мэдрэгдээд байсан чи ямар судас байх нь вэ? Мэдрэгдэхгүй байсан чи ямар судас байх нь вэ? Багшныхаа энэ материал дээр сайн анхаарал уншаараа мэдэх гэж байна. За юм. За дөрөвдүгээр аж чанлаа бид дуусна гэж байна. Гурван сайн аж чанлаа. зөв канах дуусчихсан байна. Хоёрдугаар актаа сараа тусламж дуудаж байна. За нэгдүгээр ай дууссан байна. За ойлгомжтой зүйл аль бусад багуудаас тусламж дуудаж болно. Дахин тусламжийг авч ирэх юм.
За хамтдаа очиж туслахаар шийдлээ. За асуух зүйлээ асуугаад болохгүй бишээсээ туслах. За нэгдүгээр аж чадлаа гэж байна. За хоёрдугаар аж чадлаа гэж байна. Сайн байна. Тусцаад тавцсан байна. За бодчих. За дөрөвдүгээр хэсэг. За дөрөвдүгээр сая туршилтаагаа холбоо тайлбар хийш юм байдаг гэсэн. Артерийн цэцэн болохоор маш зүрхнээс маш хүчтэй даралтаар дамждаг болохоор их төвчдөг. Тэгээд уушгнаас хүчтэй өгчөөр хүчтэй байждаг болохоор шас улаан хэмжээ байдаг. Тэгээд артерийн цэцэн дээш тус маань яриад байгаа хэсгээс цэцэлдэг. Маш сайн байна. За сая лугштай бодлогыг чинь тайлбарлаж өгдөө тийм ээ. Маш өндөр даралтаар цусыг шахчихдаг учраас лугшчихдаг байх нь шүү дээ артериас үз. За гуравдугаар. Манай венес үсэг хайраа. За венес. Эдгэрэгтэн тавсан цусан судснаас венес утсан намжин зүрхэн шийддэг байна. Венес үс хүчтэй хийх учраас хөрөн улаан өнгөтэй харин зургт болохоор цэнхэр өнгөтэй хэлдэг. Венес цусны даралт нь бага учраас өгшгөн бага гэдэг. Яг бидний гарын гадна талаа. Оо маш сайн. За нөгөө арын дараа нөгөө өгшгөн хийх байсан судс чи ямар судс байсан? Венес. За хайртай. Тэрээс үтсгээс тусны нарийнсан шүү дээ. Хэлсэн судс. За тэрээс үтс нарийнсан хэлсэн судс болдог. Жагаар юм чихлээ. За нэгдүгээр дээр. За нэгээс. Хэлсэн судсан маш нарийнхан учраас нөгөө нэг үүрэгтэй нь холбож нарийнхан байдаг. Яагаад гэвэл онцлог нь нөгөө хацар гихчний эдийн шингээд хүчит төрөгч шин боц зэрэг нөгөө эдийн шингээд тархдаг учраас бас энэ хэлсэн судсан вик нь халууцаж хасар чих гихчүүд хамар гарч ирдэг, ил гарч ирдэг. Удаагаад өгчөж чадхаа хүнтэй холбоотой гэж байна. За. За тэгэхээр хэлсэн судс. Хэлсэн судс болох дээр зэрэг артерийн судасны нарийнсан хэсэг, венийн судасны нарийнсан хэсэг ямар судсыг бий болгодог гэж байна. Хэлсэн судсыг бий болгодог. За тэгээд хэлсэн судс яг гэхдээ хүний үснээс 10 дахин нарийн юутай ижилхэн гэж байна. Савгийн хөөстэй адил тийм нэмэх судс байна шүү дээ. Хэлсэн судс. За тэгээд нөгөө цус багтдаг шүү дээ. Та нар мэдгүй. Ингээд нөгөө нэг энтэндгээ би ингээ хөхөрчлөх шүү дээ. Тэр яагаад гэж хөхрээд байгаа юм бэ? Хэлсэн судс тасарсан гэж бодож байна. За тэгэхээр хадаа хэлсэн судсд орчихноо шинтэй жилийн бодсноо тэрийгээр бүх цусны хэмжээ ингээд багасчихаар нөө судс чинь олон талынхаа шингэн байх болохоор тасарчдаг байх нь шүү дээ. Тэгээд тасраад нөө бидний биелэр энэ тийм цэнхэр бүх тоолог үсээд байдаг чинь ингээд хэлсэн судстай холбоотой үсэж Цус шахацаар байгаа. За сайн. За юу яа? Баг олноос нэг хүн гараад ирнэ. За сайн уншсан зүйлээ тэр чиг сайн уншиж өгч нэг. За баг олноос нэг марчгүй. За нэгдүгээрээс. За харах гэдээрээ. За дөрөвдүгээр артерийн судсыг хаана вэ? Сайн хэлсэн тийм ээ. Артерийн судс нь болохоор зүрхнээс бусад эдгэрэгтэнд одоо цусыг зөөлөх хэрэгтэй байдаг. Тэгээ артерийн утсыг болохоор энэ зурган дээгүүр болохоор улаан өнгөрт ингээд хэр миний бодлоор одоо ингээд эндээс хараад ингээд
артиллерийн сүцээ явж байгаа болоо гэж бодсон. Тэгээд зүрхнээсээ ингээ гараад одоо энэ уушиг руу ингээ цус мөсийг дамжуулаад бүсдэр хэн рүүгээ дамжуулдаг байх гэж байна. За яагаад улаан өнгөөр тэмдэглэж байгаа лээ? Тэр нөгөө нэг маш өндөр юугаар шахагддаг. Тэгээд маш өндөр даралтай шахагддаг болохоор тэр нь улаан өнгөтэй. За багаас нэг хэлэх байна уу? Оо зөв хүчил төрөгчийн хийгээ баялаг учраас цус нь часуудаа өнгөтэй байдаг гэж байна. За сайн байна. За хорморогоос. За танаач Венес үз. Венес бол эд эргэтэн тархсан артериас үстэн хариу буцаад явахдаа Венесээс дамжаад зүрхэн очдөг байгаа. Уул нь Венес үстэн цусны нүүрс хүчлийн хийгээд баялаг учраас хүрэн улаан өнгөтэй. Сурагч болохоор цэнхрээр тэмдэглэсэн гэхээр миний бодлоор яг энэ судас нь. Оо маш сайн. За тэгэхээр Венес судас хүрэн улаан өнгөтэй байдаг. За цэнхэр өнгөөр сур хүчтэй цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Сайн байна. За сууж байгаа очноо. За хялгсан судсыг танаа хоёр баг. За яг хамтран ялцж байгаа. Хялгсан судсыг хаана нэрвэ? Хялгсан судс нь ингэж нөгөө нэг зурагт Венес судсын нарийнсан хэсэг артерийн судсын нарийнсан байдлаар нөгөө нарийнсан учраас ингэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь маш нэмэгх нь юу савнгийн өстэй адилхан нэм хүсний хүний өснөөс 10 дахин юу жижиг байдаг. Нарийнх нь. Тэгээд юу хялгсан судс нь маш юу мэдгэтгэхэргүй байдаг учраас маш мэдгэтгэхэргүй байдаг учраас цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Тэгээд хүн гүйхтэй ч юм уу гүйхт халуудсан юу хүчит төрөгчийг хэтэрхийхээр юу хэтэрхийхээр авдаг учраас нөгөөх нь артерийн судсын нарийнсан хүч цусаар дүүрч хүчит төрөгчөөр баялаг болсноос болж нөгөө нэг юу хацар болоо шаарддаг. За сайн байна. За бүгд наашаа харч. За тэгэхээр артер, вен, хялгас гэсэн 3 төрлийн судас байгаа тийм ээ. За бид нар бие дээрээ яах чадхаар болов уу? Лобинаас яах чадах уу? За тэгэхээр энэ улаанаар болох тэр зэрэг артерийн судсыг хийх. Яг улаан өнгөтэй байдаг тэр зэрэг хүчил төрөгчийг хийгээд баялаг байдаг учраас уушгинд очиод хүчил төрөгчийг авчихсан байгаа учраас баялаг байдаг учраас артерийн судсаар гүйж байгаа цус чаас улаан өнгөтэй байдаг. Харин артерийн судсын нарийнсан хэсэг Венес судасны нарийнсан хэсэг ямар судсыг үүсгэх вүлээ? Хялгсан судсыг үүсгдэг байх нь шүү дээ. Хялгсан судсыг. За хялгсан судсан бидний үснээс 10 дахин нарийн савнгийн тусаад нэгэн байдаг. За энэ цэнхрээр ямар судс вүлээ? Венес судсыг яагаад цэнхрэгтэй байлаа? Нүүрс хүчлийн хийгээд баялаг байгаа учраас. За сайн байна гэж та. За хэдүүлээ дахиад хэлчих гэж хэлсэн. За сая нэг логшиж байгаа судас яасан тийм ээ. За нэг судсаараа бүгд таа. За бүгд логшилтаа мэдрээд ав. Тэгээ багш цаг гараа. Цаг гараа заа боллоо гэж хадвал дээр тоол шүү ам бодлоо. За тэгээ багш цаг дуустал тоолно шүү 1 минут тоолно дээр. За логшилтаа мэдрээд ав. 2 3 гараа. Итгэж чамдаа бас мэдрэхгүй. Сууд дараа бас мэдрэхгүй. За бүрх мэдэрсэн. За хоёрдугаар ангид ч юм шиг. Яг гой. За яг ихсгээд байна. За багш цагаан байна шүү. За яа. Отроо. За дуусгая. За багаараа ярьцаад багаараа одоо юу яах вэ? Бодож хоолоо авчиж. За өөр масан дээрээ за зураг хүний карата бичиж. За чи дундчаа авах гэж байна шүү дээ. Дундчаа авах нь шүү дээ.
дараалалаа бичиж байгаа хурж байгаа. Гэ хаалт чад. Дундчаа бодоо авч. Тэгвэл танаа багийн дундчгээд байна. Яаж байна? Минийхээс их биш тарах юм чи. За, одоо чадлаа. Өөрөө чадлаа байгаа. За, дөрөвдөр ах чадлаа. Баярын чадлаа сайн байна. За, нэгдүгээр ах. Чадлаа. За, гурван чадлаа. За, нэгдүгээр дуусч. Даснаа хасаа гэхээр хоёрын дуусч. 50-1. 51.3. Гурван хоёрын дуусч. 55 байсан. За, санаа дуусч. 54.5. 54.5. За, тэгэхдээ дийцсэн. Дийцсараа. За, хатаа байж байгаа. Насан хүрсэн хүн 1 минутанд 65-аас 75. Гэхдээ ямар хүн ч нөө 90 хүний. За 13-аас 16 насны хүүхэд 55-аас 102. Тэгэхээр 18-аас 18 насны хүүхдтэй 80 удаа. За хаач нь ууштай. Хаач байна. За энэ ч зөвхөн гарсан. За бүгд шахах гэсэн. За судастай холбоотой ямар өвчин байдаг вэ? За бодч. За тэр өвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх. За багаараа. Нэг зүйл гарч ирсэн. Энэ өвчин юу? Яаж сэргийлэх вэ? Энд дээр өвчин цус багчмаа энэ цус төлөвлөлийн бол цус онцлог тийм удаан жимс удаандаа нэг жимстэй төлөвлөж цус төлөвлөлийн хэлрээс авч байгаа. Şimdi bakmadım.
тааждаг нь баг Толсон багт толгойгоо ашиглаж шүү. Толгойгоо ашиглаад. За дөрөвсөр ажиллаа. Хоёрын чадлаа. Гураваар ажиллаа. За нэгээс чадлаа. За нэгээс гэдэг. За хам яаж цустай холбоотой хүчлүүд мэдгүй зүгээр нэлээд Цус багталт босороо авчаа. цус багталт даралт тарвах гээд Венес утасны бүлүүр Цусны бүлүүр цус багтах тэгээд даралт тарвах. сайн байна. Цусны нарийсэл цусны бодлол Цусны нарийс цусны бодлыг хийж байгаа болж байна. За бохороо. цусны нарийсэл тэгээд наалт гэсэн Сайн байна. За байж дөрөвдөр. цусны нарийс цусны өрөс цусаа давтаа Оо ийм өвч юм байна. Тэгвэл эдгээр өвчнөөс яаж урдсан сэргийлэх вэ? Юу гэж бодож байна вэ? За тийм эдгээр хөдөлгөөсөө байх хэрэгтэй гэж бодож байна. Шоо. Төмөрийн бэлтмэл эсвэл төмөр ихтэй аваад. Төмөр амарсан гэж бодож байна. Цус төвчж. Цус төвчж бэлтмэлийг хэрэгж авах хэрэгтэй. За хайхаагаас амтаа нөө. За муу юу гэсэн бэ? Шингэн зүйл хэрэгж авах хэрэгтэй гэж байна. За тийм. Даарч хөтгөө хуцсаа гарч ирж байна. Өөр ихтэй. Хашгиртэй санаа нэг. За яшаа хэлчихэж байгаа анхаарай. За хата судас өргөсөх өвчин. За багч нь очтой. Тий. За судас өргөсгөр ингээ бүр төмбөгээ гараад ирчихсэн байна шүү дээ. За ихэнх үндсэн сэгээд бичнэ бүх хараад явчихъя. Үзээд шахараад. Тэрхүү бариу. За дугуугаар явж явах хэрэгтэй юм байна. Усан сэл. Хөлөндөө хинтэг. Ачаа өгөхгүй байна. Илүүдл чинь бас хамгийн юу гэж байна. Хамгийн хортой байдаг. За гарыг болсон чичээ. За яасан судсч нөө. Дурмаа яйсэн. За энэ судсыг зөв хаагч байгаа шүү дээ. Энэ хоёрыг харьцуулаад үзтээ. тэр нь хуйраас юм шиг шүү дээ. Өөрөөсөн багш. Өөрөөсөө. Энэ яаж вэ? Хэлчихсэн байна. Энэ нь ямар судс вэ? Эрүүл судс. Эрүүл судс байна шүү дээ. За биднээс судс эрүүл байх юм бол энэ дотнолын хөндийн яах нь цэвэр харагдчих хэвээр байна. Гэтэл яаж вэ? Хатуурлаа гэх маань бол 3 цагаан хортой холбоотой юм шүү дээ. 3 цагаан хор гэж юу байдаг лээ? За энэ гинлэг авах бидний судс яах вэ? Нарийс гэсэн өвчин үүсдэг байх нь шүү дээ. За тэгэхээр болохоор зүрхний өвчлөл судасны битүүрэл хадгалсан зургууд гэсэн юм байх нь шүү. За эцсийн хэлбэрийг харуулсан зураг. За баграс нэг хүн байна гэсэн. Баграс нэг хүн байна. За гараа. За дөрөвдөр агаас гарлаа. Богод нэг. За
эрэгтэй зэрэг энэ зураг дээрээс артерис утсыг шар өнгийн цаас авсан хүмүүс артерис утсан дээр шар өнгийн цаасаа наагаарай. За, ногоо өнгийг авсан венис утсан дээр. Ногоо. Цэнхэр нь албаар зэрэг хялсаас утас хаана байна вэ? Цуцууд дээр авчдаа зүгээр наагаад байрлуулад орчихтэй сурч. За, багийн гişүүд харж байгаа шүү. За, нэглээд. За, артерис утас. Артерис утсыг чи яаж хэмж байгаа? Юугаар хэмж байгаа вэ? Тэр өнгөө. Артерис утас. Венис утсан. Бүрэн өнгөтэй учраас их өнгөөр тэмдэглэсэн. За ягаад венис утас хүрээ удаа өнгөтэй гэдгүүлээ? Нүүрс үстэй. За, артерис утас гэдэг. Артерис утас гэж байна. Яагаад удаа өнгөтэй тэмдэглэв? За, сайн сууж. За, цэнхэр үү. За, сууж. Энэ хоёрын нарийнсан гэсэн нь хот. За, суршил хороо. За, бид нэг суршил хийгээ. За, барьцаа зүудэд ширээдээ байна. Чөлөөтэй сууж. За, гарын хаваа авахыг зэрэгцээтэй хаа. Зэрэгцээтэй хаа. Өнгө хийжлээ нөө? Тийм. Хийжлээ. За, барахаараа бүтээ шүү. Зүүн гараа доош нь хийж. За. Амжилттай хийсэй бай. За, ямар нэг зүйл ажиг чинь өглөө яваад байгаа гэсэн. Яаж нөө? Барахаар тэмдрээд хийж. Нэг шүгсэн гар цайж. Тэр цагааны боловч байна. Маашаа очиж амгүй юм шиг санагдаж байна гэж байна. Хэд хүнэрч Эш өгсөн яаж нөө? Бас хүрчин. Яагаад ч байгаа. Хүрчин. Яагаад ч байгаа юу гэж байна. За, одоо хайраа зэрэгцээтэй хаа. За, уурчлаа нөө. За, яаж уурчлаа? Өнгөөр бацмаа багшаа. Оошоожсэн гар яачч юу? За, тэгтэлээрээ гэрээ даатгаараа ихтэй тэмдэглээд авах шүү. Зөв. За, сайн бүршилтийнхаа үр дүнг. Сайн яа гараа өргөж амжилттай бүршилтэй тийм ээ. За, энэ үр дүнгээ гэртээ өмнөх хичээлүүд болно. Өнөөдрийн хичээлтэй холбоотойгоор тайлбарлаж ирэх юм шүү. Өнөөдрийн хичээл болон өнөөдрийн хичээлтэй холбоотойгоор тайлбарлаж ирнэ. За, хичээлтэй холбоотой асуух зүйл байсан уу шүү? Асуух зүйл байсан уу? Манай багийн хүмүүстэй цэцлээ багштай бичсэн. Тэгээд одоо энэний хүчээс 43, 39, 72, 51, 73 яагаад юм яаж хийж байгаа? Өөр. За, тэгэхээр энэ яагаад тэгээд хүмүүсийн цэцлээ тэр нэг багшд яваад байгаа гэсэн тийм. Энэ юу толгой доктор одоо жишээлбэл сайн нэг ангид ороод ирсэн шүү дээ тийм. Орж ирэхдээ нэг батад орчин ч юм уу тийм бэлгүүн ч юм уу хүүгээд ороод ирсэн юм шиг. Зарим октодны яах нь алхаад ороод ирсэн. Тэгэхээр гүйсэн хүн алхсан гуйрээ тогшлтны яах нь өөр байсан шүү дээ. Гэртээ та нар тэр төвчтэй бас хийж үзэх болох нь шүү дээ. За, тайран сууж байгаа үедээ тогшлтаа тоолж үзээд хэсэг доороо хөдөлгөөнтэй гүйж байгаа ч юм уу тоолоод үзээрэй. Тэгэхээр яах нь хоорт зөрөө гарах нь шүү дээ. За, асуух зүйл байсан уу? Бод хийж байгаа хүний зүрхний цэглэл ямар вэ? Тэгээд сэтгэл зүйтэй холбоотой байгаад шүү дээ, тийм ээ? Тухайн хүчтэй бодлоо 50 байдалтай болох гэж бас нэг өөрчлөлт гарахгүй. Бодлын солоог яах нь вэ? Хэмжлэн яг нэг яваад гэнэ шүү дээ. За, асуух зүйл байсан уу гэж та? Асуух зүйл байна. Минут 105 Одоо энэ дээрээс хэмжээгээ харах нь шүү дээ. Хүүхдийн хэд байх ёстой гэлээ? 55-аас 102. 55-аас 102. Тэгсэн чинь 105 цуглчихсан уу? Тэгэхээр сайн тайлбарласан шүү дээ багштай. Гүүгээд ороод ирсэн үү? Алхаад ороод ирсэн үү? Хэд зэрэг хөдөлгөөнтэй байсан шүү дээ. За. Баярлалаа.